Сайн байна уу? Зээлийн дансны хүү тэмцлийн дотор оруулах гүйлгийг хэрхэн хийх замрыг хүргэж байна. Гүйлгийн модулыг сонгон, зээлийн гүйлгээний хэсгээс зээлийн хүү тэмцлийн дотор оруулах дэлгэцийг дуудана. Зээлийн дансны дугаарыг сонгон, гүйлгээний утгаа оруулаад гүйлгийг хийнэ. Тус гүйлгийг хийхдээ хэсэгчилсэн талбарыг чеклэх үед зээлийн хүү тэмцлийн гадуур гарсан нийт дүнгээр тэмцлийн дотор оруулна. Хэсэгчилсэн талбарыг чеклэвэл зээлийн хүү тэмцлийн гадуур гарсан дүнгээс тодорхой дүнгээр тэмцлийн дотор оруулах боломжтой. Энэхүү гүйлгийг хэсэгчилсэн хэлбэрээр ий. Үндсэн хүүний өр үндсэн зээлээс тооцсон нэмэгдүүлсэн хүү тус бүрээс 100,000 төгрөгийг тэмцлийн дотор, хөрөнгөлөгдсөн хүү үндсэн хүүнээс тооцсон нэмэгдүүлсэн хүү бүх дүнгээр тэмцлийн дотор оруулах. Гүйлгээний бичлэгээс харуул үндсэн хүүний өр 100,000 төгрөг, хөрөнгөлөгдсөн хүү 28,330 мөнгөөр, хугацаа хэтэрсэн хүнээс тооцсон нэмэгдүүлсэн хүү 801 төгрөг 38 мөнгө, хугацаа хэтэрсэн үндсэн төлбөрөөс тооцсон нэмэгдүүлсэн хүү 100,000 төгрөгөөр тэмцлийн дотор орохоор байна. Гүйлгээ хийх товчийг дараа гүйлгийг хий. Амжилттай дэлгэц гарч ирснээр гүйлгийг амжилттай хийсэнд илтгэнэ. Зээлийн данснаас харуул хөрөнгөлөгдсөн хүү 28,330 мөнгөөр үндсэн хүүний өр 100,000 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүний өр 100,838 мөнгөөр тус бүр тэмцлийн дотор орсон байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.